Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Сүхбаатар аймгийн Дарганга сумын төвөөс 100 урагшаагаан 40 гаруй километрийн зайд Ламт хэмээх уулын 120-д Ламтын заставын баруун урд талд Монголын 13-аас 14-р зууны үеийн 3 хүн чулууд оршин байна. Тухайн дурсгалыг анх 1981 онд археологч Баяраар удирдуулсан Шинжлэх ухаан академийн түүхийн хүрээлэнгээс гарсан хэрэн судалгааны анги илрүүлсэн бөгөөд 1982 онд малтлах судалгааны ажлыг зохион байгуулж зөвхөн толгоон ил байсан хүн чулуудыг малтан гаргасан байна. Нэгдүгээр хүн чулуу. Шаргалонгийн нарийн ширхэгтэй чулуугаар үйлдсэн 120 см өндөртэй, 35 см өргөнтэй, 39 см зузаан хэмжээтэй, суугаа хүний бүтэн сийлмэл дүрслэл. Бөмбөр оройтой сампинтай, ард тийш налсан зузаан хүрээтэй, нуруу дагуу унжсан урт залаа бүхий малгайтай. Өргөн дуурга нүүртэй, нүүрний бүх эрхтэн тодорхой сан хадгалагджээ. Хоёр жихний хараар олон салаа гөрж нийлүүлэн багцалж, өөрийн хилсэн хоёр гизэг унжин, баруун гараар урт штэ цөмбөн хундгыг зээжний өмнө барьж, зүүн гараа өвдөх тавин түшлэгтэй сандал суужээ. Нарийн ханцуутай урт дээл өмссөн бөгөөд энгэр заам гаргаагүй, бүсийг нарийн зураасаар дүрсэлжээ. Шөвгөрдүү мөлгөр хон шортой, уллага бүхий гутал өмсөж сандлын дорх зузаанд авцанд гიშгжээ. Хоёрдугаар хүн чулуу. Шаргалонгийн элсэн чулуугаар үйлдсэн 120 см өндөртэй, 40 см өргөнтэй, 42 см зузаан хэмжээтэй, суугаа хүний бүтэн сээлмэл дүрслэл. Толгой нь хугарсан боловч ивэрээ нийлнэ. Бөмбөр оройтой сампинтай, орогшоо нэлсэн зузаан хүрээтэй, түрүүчийн хүн чулууныхаас арай богино залаа бүхий малгайтай. Өргөн дуурга царайтай, нүүрний эрхтэн сайн хадгалагджээ. Хоёр жихний хараар дээрхэн адил багцалж боосон гизэг унжуулжээ. Дээлийн энгэр нь тодорхойгүй, нарийн зураасан бүстэй, баруун гартаа урт иштэй цөмбөн хундаг барьж, зүүн гараа өвдөх тавин түшлэгтэй сандал суун, мухар хоншортой уллагаатай гутлаар сандлын доорх тавцсан гიშгжээ. 3 дугаар хүн чулуу. Бор шаргал элсэн чулуугаар үйлдсэн 114 см өндөртэй, 56 см өргөнтэй, 42 см зузаан хэмжээтэй, суугаа хүний бүтэн сээлмэл дүрслэл. Толгой нь байхгүй бөгөөд цээжин биеийн баруун мөрнөөс зүүн өвдөг хүртэл ташуу цуурсан, баруун гартаа урт иштэй цөмбөн хундаг барьж, зүүн гараа өвдөг дээрээ тавин түшлэгтэй сандал суужээ. Нарийн ханцуутай урт дээлийн гадуур богино ханцуутай, мөн урт хормоо бүхий хувцас давхарлан өмсчээ. Дээлийн энгэр зөв тийшээ ташуу бөгөөд 3 өргөн хэмжээртэй. Дээлийн зах орчим малгаан сувсан сагалдрагын үлдэгдэл үлджээ. Өвдөг дээр тавьсан зүүн гарын хуруу хумсыг маш бодиттой нарийн сайхан уралснаас гадна хормон захыг 2 хувцас давхарлсан нь тодорхой мэдэгдэхээр сийлсэн байна. Сандлын доод хэсэгт талд дүгрэг болон урд чулуун зураасан хэлбэр гарган хар бэхээр хээлсэн нь одоо хүртэл сайн хадгалагдсан үлджээ. Баруун ташаанд мөлгөр булантай, зүүн ташаанд дөрвөлжин хавдаг зүүсэн нь гадаад энгэр болон хормон онооны завсраар зухайна. Энэхүү дурсгалыг Монгол Улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үйл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.